эрүүл болж ийм хурал хийж байгаа нь бол одоо их сайшаалтай байна гэж би хувьдаа бодож байна. За хамтарсан засгийн газар одоо байгуулагдсан гишүүн болгон өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байгаа шиг байна. За би бас одоо цөөнх байр суурийг илэрхийлж байгаа зарим гишүүнтэй санал нэг байна. Олонхороо засгаа байгуулад явах ёстой гэсэн ийм байр суурийг бас одоо хадгалж байгаа юм л та. За хамтарсан засгийн газрын 6 сайтын одоо хариуцж байгаа яамдуудаас үнэхээр 5 он үйл ажиллагаагаа боломжтой явуулсан гэж би хувьдаа харж байгаа. За манай Батулга гишүүний хариуцдаг яамын одоо өөрсдөө нөлөөлж байсан 100 мянган айлын орон сууц төмөр замын асуудал үнэхээр одоо бодиттой ажил хэрэг болсонгүй. Тэгэхээр би энэ хамтарсан засгийн газрын гол ажлын үр дүнг ерөөсөө энэ бүтээн байгуулалтын ноён оргил болсон энэ хоёр том бүтээн байгуулалттай холбож ярих гэдэг юм л да. Тэгэхээр одоо 4 дахь жил рүүгээ орлоо энэ бүтээн байгуулалт байхгүй. Тэгэхээр ажил эгдсэнгөө гэж би хувьдаа ойлгож байгаа. За бусад сайдрынхаа хувьд би бол одоо бас боломжтой ажилласан гэж хэлнэ. За ялангуяа байгаль орчны салбар дээр бол Монгол улсын их хурал дээр сүүлийн 20 жилд хийгдэггүй одоо дэлхийд маш сайн үнэлэгдэж байгаа урт нэртэй хуулиа бид гаргасан. Энэ бол одоо олон улсад дэлхийд одоо үнэхээр үлгэр жишээ болсон ийм хуулийг бид гаргасан байгаа. Энийг бол одоо бид бодиттой хэлэх ёстой. За эрүүл мэндийн салбарт бас олон одоо чухал арга хэмжээнүүд авсан. За та бүхэн мэдж байгаа шүү дээ. Их төрж чадахгүй коридорт орон хөрөлцөхгүй коридорт л одоо хөвтөжсэн ийм нөхцөл байдал саяхан байсан. Олон сайхан эмнэлгийн суур тавилаа. Тэгэхээр бол бүх юмыг бас хараар бодоод баймаргүй. Гэхдээ хамгийн гол асуудал буюу энэ том бүтээн байгуулалтуудыг бид нар бас эхлүүлж чадаагүй шүү. За энэ бол улс төр бизнес бүлэглэлийн одоо хэд ойрцны одоо хортой үр дүн энэ одоо бүтээн байгуулалт дээр одоо явуулаагүй гэдгийг би бас дурдхан зүйтэй байна. За 7 сарын 1-ний асуудлыг сая ардын намын нөхдүүд маань их зоригтой дурдаад байх юм байна. 7 сарын 1-ний хувьд ярих юм бол манай тэргүүн шадар сайд сая хэллээ. Бид хамтарсан засагт ороход бол энийг бүдгрүүлэх гэж ороогүй юм шүү. Миний хувьд бол Монгол ардын нам дангаар засаглах ёс зүй ирэх байхгүй. Яагаад гэвэл ард түмнээсээ өрлөө нүшгэлчээд буу шагаачаад буудчаад өнөөдөр ард түмнээсээ өөчлөлт гуйгаагүй байгаа. Яг нь олон хороо данар засгаа аваад явдаг байгаа үз. Гэхдээ цаашид бол улс төрд ёс зүй гэж асуудал ярмаар байгаа. Дараагийн сайдрын асуудал орж ирнэ. Тэгэхээр өнөөдөр манай 6 сайдрын байцаашнтай ижилхэн бас мөн дараагийн сайдрыг бас ёс зүйн хэмжүүрийг бас маш өндөр тавих ёстой гэж би хэлмээр байна. За ерөнхий сайдаас нэг асуулт байна. Олонх нь засгаа байгуулалт явдаг бол энэ дэлхийн жамаа. Бид бас тэгэж явж байсан. За дараагийн хурал дээр за аль нэгэн улс төрийн хүчин өнөхөө болсон тохиолдолд олонх нь өөрийн засгийн газраа байгуулад явах уу? Та энэ одоо улс төрийн нөхцөл байдал юм одоо бий бол яаж харж байна вэ? Олонхороо дангаараа засгийн газраа байгуулад явах уу? Манай намын хувьд бол би одоо бусад гишүүд юу гэж бодож байгааг мэдэхгүй. Манайх олон болохоор бид дангаараа засгийн газраа байгуулна гэж би хувьдаа бодож байгаа. За манай гишүүд ч бас тийм байр суурьтай байгаа. Зүгээр ардын намын хувьд олон өөрийн засгийн газраа байгуулах гэж асуумаар байна. За баярлалаа. За. Ерөнхий сайд. За. Ер нь бол засгийн газрын хувьд бол бүх сайд нар ажиллаа хариуцлагатай эрх зүйн орчин хөтөлбөр зорилтуудынхаа хүрээнд сайн хийсэ. 6 сайд сайн бусд нь муу ч юм уу эсвэл одоо 9 сайд сайн 6 нь муу ч юм уу тийм асуудал байхгүй хаа гэж бодож байна. Ололт амжилт нь хамтдаа байна. Алдаа оноо бол бид хамтдаа л кабинетийн зарчим чинь хамтын л одоо шийдэл байгаа шүү дээ. Тэр зарчмыг бид нэр сайн ойлгож байгаа гэж бодож байна. Ер нь бол тэгээд цаашдаа мэдээж хэрэг улс төрийн намууд өөрсдийнхөө улс төрийн тэр дотоод бүтэц зохион байгуулалт журмынхаа дагуу одоо цаашдын үйл ажиллагаагаа явуулах нь тодорхой. Улсын их хурлын сонгуулийн дүнгээр тухайн намууд өөрсдөө шийдвэр гаргана шүү дээ. Монгол ардын нам олонхын судлаа бол одоо засгийн газраа байгуулаад явна. Тэр бол ойлгомжтой асуудал. Ер нь улс орны эрх ашигын үүднээс том одоо энэ зарчмуудыг бид нар шийдвэрлэх үүднээс хамтраад энэ бий болгосон энэ одоо хамтын ажиллагаа, энэ зарчим, энэ туршлага бол Монголын улс төрийн хувьд ч тэр Монгол орны эдийн засаг хөгжлийн хувьд ч тэр бас одоо анхаарч үзүүштэй мөн одоо зохих үр дүнгээ өгсөн ийм одоо туршлага
Мэдээж яг аливаа асуудал бол эерэг сөрөг талууд байдаг учраас бид энийг аль аль талаас нь ярих юм бол юм ярих л бах. Ер нь бол энэ хамтарсан жишг бол улс орны хөгжил дэвшилд урагшаа хувь нэмэр оруулсан ийм сайн одоо бүтээлч бодиттой хамтарсан, тогтвортой хамтарсан ийм засгийн газрын үйл ажиллагаа байсан гэж би хэлж байна.